Одоо сая гарсан тэр манай намнагийн залуучуудын 18 адуу тийм үү? Энэ бол ингээд одоо хотынхан бол хөөх бид нэ хулгай адууны мах идэх юм байж тээ гэж хотоос бодож байгаа байхгүй. Хүмүүжлэг болцсон тийм үү? Одоо ингээд хулгай зэлхий хийдэг ийм болцсон хүмүүсийг хүмүүжүүлэх зорилгоор автобусаа гэдэг. Энэ бол эмгэнэлтэй үстэй. Ягаад гэхээр бүхэл бүтэн улсын боловсролын систем байж хахад тэнд залуу ингээд юу гэдэг бэлтцааны дайн шиг би одоо энэ хүмүүсийг хүмүүжүүлнэ гэдэг. Тэгээд өөрөө тэрнийхээ авахч болоод залуу тэр өөрөө багш хүн учраас мэдээж уучлана гэдэг нөгөө багш хүний ухаан гаргаж штэ. Гэтэл нөгөө талд нь за хүн битгэж дэмий юм байна гэсэн хандлага гаргах хүмүүс байгаа штэ. Тэгэхээр нөгөө Монгол хүн гэдэг томьёолох хэрэгтэй л доо. Тэ одоо улсаараа бид нэр томьёог байгаа штэ. Монгол хүн юм бэ гэнгүүт нүүдэлтэн жим шиг адуучин жим шиг тэгснэ амар сэрэл мэрлэг гэснэ зүйлдэ яаж нэр Монгол хүн чинь узгаач бол авчиж штэ зүйлдэ. За энэ Монгол хүн гэдгээ нуугаар аж зүйлдэ гадаад тааралцсан хоёр Монгол хүн биенээсээ зүхтааж ин шиг. Тэр Монгол хүн гэдгээ ихлэ томьёолоод яг хий. Тэр чиглэл рүүгээ босролын систем нөгөө гэмтрэгээс өвчин зэрэглэх бодлого хэмжинэ явахсоо. Одоо нийслэлийн гэмтрэгээс өвчин зэрэглэх зүйлийнхэнтэй бидэд нэг ордмын гохтэр empathy education гэж хийсэн шүү дээ. Тэгээ энэ зорилгоч юусоо энэ аахгүй. Монгол хүн бол энэ дэлхийд хамгийн өрөвч зүйл нь инжи сэтгэлтэй гэдэг. Энэ үнэт зүйлийг буцааж авцрыг. Авцрахын тулд биднэрт боловсролын систем хэрэгтэй байна. Арга зүй хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр 100 сайн дурын хүүхдүүд ажилласан. 100 штэ. Юу ч сайн яваагүй. Тэгээ сүүлдээ юу гэж хэлж яах вэ? Арааха. Хүүхдүүд яг тийм нөгөө хин ишиг ургаан төрүүлж онтоосгоод уралдаан байдаг байхгүй юу? Бидэд нэг ингэ 7 загсаал байдаг шүү дээ. Тэгээд хин ишиг ургаан төрүүлж онтоосгоод уралдаан дуусаад 15 минут илдэг байхгүй юу? Илж хагаад онтолчдаг. Яг энэ дуусахад нөгөө оволцоод исэн нөгөө хараад ирэл хэлээдсэн хүүхдүүд шаал ундаа болж байна. Бүр нүдэн дээр ундаа болж байна. Энэ үнэхээр үнэ юм байна. Нөгөө дүүч нь хомшаад би ийм гоё юмд ингээд волонтер маягаар авсан тастай гоё нэг. Эдэд 2025 оны 12 сарын 31-нд дуустал юм. Сарда нэг удаа. За энийг яваад дуусгангуудаа суур судалгаа гэж юм. Олон улсын хөндлөнгийн байгууллагууд сэтгэл зүйчтэй өөр боловсролын байгууллага хийждэг оруулж хагаад суур судалгаа хийгдээд тэгээд боловсролын аманд зөвлөмж өгнө. Энэ бол Монгол улсад боловсролын системд хүн байх боловсрол. Монгол хүн байх боловсрол өрөвч нэмжин байхын тухай. Зөв хүн болж хүмүүжих тухай боловсролын хөтөлбөрийн мангад зөвлөмж өгөх гэж. Ингээд энэ зөвлөмжийг ашиглаад боловсролын хөтөлбөр боловсролын амныхан хийгэж хэлж байгаа. Тэгэхээр нэг улс даяар бүх хүүхэд сардаа нэг удаа малчин айлдруу заавал явдаг гэдэг. Тама одоо энэ чинь нэг дан сар болгон малчин айлдруу явдаг биш л дээ. Байгаль хамгаалах мод талах гэдэг ингээд левлүүдтэй. Тэ.